За өнөөдрийн хичээлээр өмнөх хичээлдээр шивж оруулсан дата мэдээлэл дээрээ давтамжийн өснөгт буюу тодорхойлогч статистик, за multiple response set буюу олон сонголтод асуултыг хэрхэн шинжилгээ хийх, за график үр дүнгуудыг хэрхэн гаргах тухай үзнэ. Өмнөх хичээлдэр бол интернет банк гэдэг асуулгын хуудсыг бүгдээрээ SBS-ийн variable view болон data view зэсрүү бол шивж оруулсан байгаа. За энд маань бол нийт 14 асуулттай. За 7 9 10 13 дугаар асуулт маань бол бүгдээрээ олон сонголтод асуулт байсан. За бусад асуултуудын хувьд бол нэг сонголтод тийм асуулт байсан. За эхлээд бүгдээрээ давтамжийн өснөгт буюу descriptive statistic, тодорхойлогч статистик бол олж тогтоод. За энэ тодорхойлогч статистик нь бол ямар мэдээллийг бидэнд харуулах вэ гэвэл хөгжлийн хэлбэр тархалт, за дундаж хэлтээлт, за медиан утга, за болон стандарт хазайлт, за range, quartile хоорондын зөрүү, за эдгээр утгуудыг нэгэн зэрэг харуулах юм ач холбогдолтой. За мөн энгийн графикуудыг эхний удаад үзүүлэх, за хистограммыг бас бидэнд харуулах юм боломжтой байгаа. За энэхүү шинжилгээг хийхдээ analyze гэсний, за descriptive statistic гэснээс за frequencies буюу давтамж гэдэг энэ хэсэг рүү орно. За variables гэсэн хоосон талбарт за эхний шивж оруулсан асуултууд маань бол харагдчихэв. За эдгээрээс аль алийг давтамжийн олгол энэ хоосон талбар руу бол оруулж өгнө. За өөрөлдвөл таны хүйс гэдгийг бол бүгдээр үзье. За мөн таны нас хүйс хоёроо бол үзье. За эндээс статистик хэсгээс бол mean, median, mode, sum, за болон хамгийн бага утга, хамгийн их утга, стандарт хазайлт, variance, range, за хэлтээлт, товаалт, quartile-уудыг бол шинжилж болно. За chart гэдэг нь сонголт хэсгээс бол за энгийн bar chart буюу багнан график, pie chart буюу дугуй диаграм болон хистограммыг бол бас шинжилж тархалтын мөрийг бол ажиглаж болно. Мөн show normal curve on histogram гэдэг энэ сонголтыг сонгосноор за тархалтын мөрөөний маань хистограм дээрх мөрийн маань бол бидэнд харагдана. За мөн bar графикийг ч ингэж сонгож болно. За bar граф болон pie графикийг сонгосон тохиолдолд бол давтамж болон percentage буюу хувиар ингэж илэрхийлэгдэж харж болно. За эхний удаад бол percentage буюу хувиар илэрхийлж харъя. За өөр бусад сонголтуудаар бол ямар нэгэн нэмэлт сонголт бол хийхгүй ингээд окей дарна. За output буюу үр дүнгийн маань хүснэгтэд яг ямар өгдөл, үйлсийн дараалал хийсэн нь бол энд харагдчихэ. За ингээд статистик буюу тодорхойлогч статистикийн маань давтамжийн хүснэгт бол харагдчихэ. За энэ давтамжийн хүснэгтээ бид mean, median, mode, стандарт хазайлт, variance, skewness, за түүний стандарт алдаа, за range, minimum, maximum, за болон percentile буюу 1-р квартал, 2-р квартал, 3-р квартал гэсэн ийм статистик утгуудыг бол олсон байна. За доошлоод үзэхэд бидний сонгож оруулсан хоёр асуултын маань тус бүрийнх нь давтамжийн өснөгт бол харагдаж байна. За давтамжийн өснөгт тус бүрт харуулсан график маань бас харагдаж байна. Эрэгтэй, эмэгтэй. За ийм энгийн графикуудыг бол бас байгуулж бас болдог. За мөн энэ графикийг variable-уудыг бас сольж болдог. За хэрхэн солих вэ гэвэл график дээр 2 удаа ойрхон тогшно. За ингээд туслах цонхнууд гарч ирдэг байгаа. За туслах цонхнуудаас за энэхүү графикийнхаа байршлыг сольж болно. За энэ дээд харагдсан энэ хөндлөн багнан график дээр дарахад байршил нь бол солигдно. За мөн properties гэдэг хэсэг рүү ороод variables гэс энэ bar графикийнхаа за pie graph эсвэл marker, path эсвэл interpretation line болгож бол сольж бас болдог. За interpretation line болгоё бүгдээрээ өөрөлдөл шурман график болгож гин гэсэн үг тийм ээ. Line graph болгож гин ингээд apply дарахад энэ маань бол автоматар юм шурман график болно. За мөн
За interpretation line-ийнхаа за хэлбэрийг бас сонгож болно. Ингээд категори гэдгээс мөн line гэдгээс мөн за энэний стайл буюу харагдах байдлыг, өргөнийг, за мөн өнгийг бас ингэж сонгож болдог. За ингээд close тавьчаад харахад анх байсан bar graph маань ингээд line graph болж байна гэсэн үг ээ. За энэ мэтчлэн за одоо таны хөөс гэдэг графика бүгдээрээ ямар нэгэн перцентайлаар илэрхийлнэ гэх юм бол за перцентийн хувийг харъя. За энэ босоо багнан график дээр нэг удаа дарахад бол автоматар за ингээд хувиуд нь бол гарч ирдэг. За зөвхөн 1-2хан тохиолдолд бас за олон асуултуудыг зэрэг бас шинжилж болдог давталтай. За өөрөөр жишээлбэл өрхийн сарын дундаж орлогыг тийм ээ. За өөр юу гэдэг өргөдлийн хадгаламж үйлчлэгийг яагаад үүсгдэг вэ гэдэг ч юм уу. За эндээс нь болохоор хистограммыг нь сонгоод за ингэж шинжилж болно. За энэ маань бол тодорхойлогч статистик нь бол эсгээс бол давтамжийн өснөгт ингээ харагдаж байна. Бидний олохыг хүссэн бүх статистик үзүүлэлтүүдийг бол ингээ олж өгнө. За мөн тус бүрээрээ хүснэгтэн мэдээлэл гарч ирнэ. За хистограмм маань бас давтамжийн мориотойгоо ингэж гарч ирнэ. Дархалтыг бас эндээс ажиглаж болно. За analyze гэсний descriptive statistic маань бол ийм үр дүнтэй функц байгаа. За энэний дараа энэ бол нэг сонголтод асуултаар хийж байгаа. За харин олон сонголтод асуултын тухайд бол за яг саяны үйлдэлийг давтаад descriptive statistic-аас frequency хэсгээс бол энэ үйлдэлийг давтаад бол хийж болно. Гэхдээ энэ маань бол нэг нэгээрээ давтамжийн өснөгт нэг нэгээрээ гарч ирнэ гэсэн үг ингээд. За олон сонголтод асуулт маань аль асуулт нь жин дараад байгаа нь бол үнэхээр мэддэхгүй. За тийм учраас бид олон сонголтод асуулт дээр за multiple response set буюу олон сонголтод асуултаа нэг бүлэг болгох ийм аргыг бас ашигладаг. За одоо бүгдээрээ тэр хэрхэн нэг бүлэг болгох тухай үзье. За analyze гэсний multiple responses гэдэг сонголт руу орно. За ажиглаж байвал define variable set гэдгийн доор байгаа frequency буюу cross tabs гэдэг хоёр за энэ команд маань бол идэвхжээг байгаа. За идэвхжээг байгаа учраас define variable set гэдэг дээр дарлаа. За ингээд define multiple response set гэдэг ийм туслах цонх гарч ирнэ. За энэ цонхонд variables-ийн set гэдэг энэ хоосон талбарт за бусад олон сонголтод асуултуудаа бол бүгдийг идэвхжүүлээд оруулж өгнө. Өөрөөр хэлбэл 7-гийн 1-ээс 7-гийн 6 хүртэл олон сонголтод асуулт байсан. За ингээ оруулж өгнө. За variables are coded as гэдэг энэ count to value гэдэг хэсгээр бол 1 гэсэн кодыг оруулаад за нэм хэсгээр бол энэ маань асуулт 7 гэж оруулж өгөөд за label хэсэг дээр маань асуулт 7-г тодорхойлж байгаа үндсэн асуулгаа бол оруулж өгнө. Оруулж өгөх зүгээр гэдэг. За тэрийг бүгдээрээ эндээс оруулаад өгье. За 7 дугаар асуулт маань бол үндсэндээ интернет банкны үйлчилгээний ашиглахад хамгийн хялбар зэс гэсэн юм тий. За энэ хэсгийг ингээ копидод энд тавьчих. За ашиглах. За энэс цаашаа багтахгүй байгаа юм байна. За ингээд за ингэсний дараа add товчийг дарна. Add товчийг дарахад нөгөө 7 дугаар асуулт маань нэг бүлэг асуулт болоод энэ response set гэдэг хоосон талбар руу бол орж өгнө. За ингэснээр таны 7 дугаар асуулт бол нэг бүлэг болж байна гэсэн. За мөн ижил дахиад бидэнд 9 дугаар асуулт маань бас олон сонголтод асуулт байгаа учраас энийг variable буюу нэг set болгоо энэ variable-уудаа. За ингээ variable-ийн set хэсэг рүү оруулаа. Count value хэсэгт 1 гэдэг код оруулж өгөөд за name хэсэгт бол энэ маань асуулт 9 учраас 9 гэсэн нэр өгье. За та ба дараа label хэсэг дээр бол энэ маань за
таны орлогод нөлөөлдөг хүчин зүйлс юм байна. Тийм учраас энд нь хүчин зүйлс гэж бичиж. За ингээд ээд дардлаа 9 маань ороод ирсэн гэсэн. За хэрвээ та ямар нэгэн алдаа гаргасан бол буцаагаад бас засвар хийх бас боломжтой. Асуулт 9 гэдэг дээрээ дараад за энэ variable set юм уу эсвэл категориор нь хуваах байсан бол ямар нэгэн remove юм хий эсвэл бүр устгах бол remove-ийн. За хэрвээ ямар категориор нь салгах за эсвэл comment value-гаас солих тохиолдолд бол солилцоход change гэж дарахад бол response set маань бол энэ хоосон талбар руу бол орно. За ингээд за дахиад 10 дугаар асуулт маань бас байгаа. 10 дугаар асуулт маань бас олон сонголттой асуулт учраас 10 дугаар асуултыг бас нэг set болгож оруулъя. За count value хэсэгт нэг за нэм хэсгээр асуулт 10 гэж оруулаад за 10 дугаар асуулт та тодорхойлох үгийг оруулна. Хадгаламж үүсгэж буй зорилго юм байна. За энэ лейбл хэсэгт бол хуулаад авчраа тавьж болдог. За ингээд эд дарлаа 10 дугаар асуулт нь орчлоо гэсэн. За дахиад analyze гэсний multiple response set гэдэг хэсэг рүү орвол одоо өмнө идэвхжээгүй байсан frequency cross tabs хэсэг маань бол идэвхжсэн байгааг бол харж байна тийм ээ. За frequency хэсгээс саяны оруулж өгсөн 7 9 10 дугаар асуултуудаа шинжилье. За 7 дугаар асуултыг тийм ээ. За ингээд асуулт 7 маань ингээд хариултынхаа дагуу 90 ингээ гарч ирж байна тийм ээ. За асуулт 7 маань бол банк доторх банк хоорондын гүйлгээ, төлбөр төлөх, дансны хуулга гэх мэт ийм 6 сонголттой асуулт байсан байна л да. За энэс маань бол хамгийн их нь бол банк доторх болон банк хоорондын гүйлгээ гэдэгт бол хамгийн олон сонголт авсан утга бол харагч байна. За энэ маань олон сонголттой асуулт учраас нийт утга нь бол мэдээж судалгаанд оролцогчоос маань бол харьцангуй их байх нь бол ойлгомжтой. За ингээ анализ хийсний frequency хэсгээс за дахин 9 дугаар асуултыг шинжилж үзье. За 10 дугаар асуултыг ч юм ингээд хамтдан шинжилж бас болно. За 10 дугаар асуулт. 9 дугаар асуулт маань бол ийм 4 хүчин зүйл байсан байна. За энэ 4 хүчин зүйл маань нийт 46 сонголт авсан байна. За ингээд тус бүрдээ авч байгаа утга давтамж болон за түүнд тохирох хувийг бол ингээд харуулж байна гэсэн үг ээ. За 10 дугаар асуулт маань бол нийт 7 сонголттой юм асуулт байсан байна. За эдгээрээс хамгийн их буюу хамгийн олон давтамжтай сонгогдсон асуулт бол таны хадгаламж үүсгэж буй зорилго гэдэгт бол байрны удирдлагаа гэдэгт хамгийн олон санал өгөөд энэ маань нийт 125 удаагийн сонголт бол орсон байна гэсэн нийт утга тийм ээ. За ингээд олон сонголтод асуултыг бол энэ битчлэн боловсруулна. За analyze гэсний multiple responses гэдэг за 9-р асуултыг change хийж өөрчлөе. За одоо энэ counted value гэдгийг өөрчлөлт категори гэдгийг бол сонгож оруулъя. За энэ категори буюу өгөгдсөн variable information гэдэг маань хоёр л хувьсгчтай байгаа тийм ээ. Label нь tag 1 гэдэг хувьсгчтай байгаа учраас энэ range гэдэг хэсэгт бол tag-ээс 1 гэж оруулж өгнө. Ингээд change гэж дарлаа. За close analyze гэсний multiple responses дахиад frequency хэсэг рүү ороод 9-р асуултаас дахин шинжилэхэд бол за тийм үгүй гэдэг зөвхөн хоёр сонголт орно л гаргаж ирж байгаа. За категори гэдэг хэсгийг сонгоход бол за зөвхөн тийм үгүй гэдэг хариултынх нь хувилбараар бол харуулна гэсэн үг. За өөрөөр хэлбэл энэ тэр хүчин зүйлүүдээс сонгосон нь бол зөвхөн 46-г сонгосон байна. За сонгоогүй хариулт бол 118 байсан байна гэдгийг бол харуулж байна гэсэн үг. За харин tachymetrix гэдгийг сонгоход бол за энэ өгөгдсөн дөрвөн хариултаа тус бүрээр нь ингэж задлж явах нь харуулсан байна. За одоо харин огтлолцсон давтамжийн хүснэгтийн мэдээлэл хэрхэн боловсруулах тухай үзье. За энэ маань analyze гэсний descriptive statistic.
За cross tabs гэдэг ийм командаар бол ажиллана. За rows, columns гэдэг ийм хоёр хэсэгтэй өөрөлдөл энэ хоёр мэдээлэл маань огтлолцсон гэсэн үг байна. За өөрөлдөл таны хөөс гэдгийг боловсролын түвшин хоёрыг огтлолцлуулж бол за мэдээллийг нь шалгая. За туслах цонхоноос бол ямар нэгэн чек хийж оруулсан юм бол байхгүй. За ингээ окей даръя. За мэдээлэл нь бол гараад ирж байна тийм ээ. Таны хөөс болон боловсролын түвшин гэдэг. За нийт бол 50 хүн байгаа. 50 хүн судалгаанд оролцогч маань бол 50 хүн. За тэдгээрийн 14 нь эрэгтэй, 25 нь эмэгтэй юм байна. За гэтэл энэ за тэдгээрийн маань 20 эрэгтэй, за 30 эмэгтэй юм байна. За тэгвэл 20 дотроо нийт 20 эрэгтэй дотроо 14 дээд мэргэжилтэй. За тусгай мэргэжлийнх нь бол 3, бүрэн дунд мэргэжлийнх нь бол 3 гэсэн ийм үзүүлэлтийн давтамжийг бол cross tab гэдэг командаар бол харж болно. За мөн өөр юуг нэмж харж болох вэ гэвэл descriptive status за cross tabs гэдэг рүү орлоо. За sales гэдэг дээр percentage буюу хувиар илэрхийлэх хэсгийг бол сонгож болно. Row, column, total гэдэг. Тэгээд за column total гэдэг хоёрыг сонгочлоо. За ингэсэн тохиолдолд саяны дээр үзүүлсэн үзүүлэлт маань хувь руу шилжиж 14 гэдэг маань бол 35.9%-ийг нь эцэлж байгаа шүү гэдгийг бол ингээд харуулж байна гэсэн үг. За нийт бол тийм энэ 14 25 2 маань нийлээд 39 гэдэг энэ маань бол 100% юм болвол за эдгээрийн маань 14 нь бол 35.9%-ийг нь эзэлж шүү. 25 нь бол энэ 64.1%-ийг эзэлж шүү гэдгийг ингэж харуулж байна гэсэн үг. За дахиад нэг шинжилгээ хийж үзнэ. Analyze, descriptive statistic, cross tabs хэсэг рүү орлоо. За одоо арай жоохон өөр хийж үзье тийм. За мөн нэг нэгээр нь заавал оруулах шаардлагагүй. За ашигладаг давтамж. Болон асууж тодруулдаг зүйлийг шинжилээ. За та интернет банкны үйлчилгээний талаарх асууж тодруулах зүйлсээ ямар сүгээр авдаг вэ? Тэгээд ашигладаг давтамжтай нэгж cross tab хийж үзэж гэсэн. За нийт 50 хүн өөрөлдвөл 50 төвөр байгаа гэсэн үг бидэнд. За эдгээр 50 төврийн маань за ашигладаг давтамжаа бол тэг 3-аас өдөрт 3-аас дээш удаа гэдэг дээр бол 10, 13 гэж банкны салбар дээр очиж 13 гэж бол оролцсон байна тийм ээ. За мөн multiple response set-с cross tabs гэдгийг бол сонгоход мөн саяныхтай ижил ийм үр дүн бол үзүүлнэ. Гэхдээ өмнөх analyze гэсний descriptive statistics-ээс юугаар өөрвэ гэвэл энд группэлсэн буюу нэг сет олгосон асуултууд дээрээ бас шинжилгээ хийж болдог. Асуулт 7 дээр бол за асуулт 9 дээр шинжилгээ тийм ээ. За таны хөөс гэдгийг оруулж. За энд rows хэсэг дээр нь хоёр анхаарлын тэмдэг, асуултын тэмдэг гараад ирж байгаа. Энэ өөр хувьсгчаа буюу range-ийг тодорхойлно гэсэн үг. За энэнийхээ variable-ийнхаа утгыг бол ингээд энэс өмнө харчиж болно. За 1 гэвэл хэрэгтэй, 2 гэвэл эмэгтэй гэсэн юм тийм ээ. За тийм учраас нэгээс хамгийн багтааны хамгийн ихтэй 2 утга байгаа тийм. Окей, бодлоо. Окей, дарлаа. За ингэж эрэгтэй эмэгтэй. За эрэгтэйчүүд бол үгүй гэдгийг бол маш их сонгосон байна гэсэн үг. За тийм гэдгийг бол 18. За эмэгтэйчүүд бас үгүй гэдгийг 71 удаа сонгосон. За харин тийм гэдэг үгдэл дээр бол 28 бол сонгосон байна. Хүчин зүйлсээ бол тийм үгүй гэдэг хоёр л зүйлээр нь ангилж харах, категориор нь ангилж харахад бол за ийм байна гэсэн үг байна. За ингээд өнөөдрийн хичээлээр тодорхойлогч статистик, давтамжийн өснөгдөг. За график байгуул, түн тохирсон энгийн хэлбэр графикуудыг солих. За мөн multiple response set буюу олон сонголтод асуулттай боловсруулах арга. За cross tab буюу огтлцсон хүснэгтний юм аргыг бол бүгдээрээ үзлээ.
За одоо энэ гарч ирсэн үр дүнгээ бол хадгална. За файлын CSS гэдэг хадгална. За энд ямар нэг нэр өгчин үр дүнгээд за десктоп дээр хадгалъя. Save дарчихна. За энд автоматар үр дүн гэдэг файл гараад ирж байна. За үр дүнгийн файл маань бол SPV гэдэг өргөтгөлтэй. За өгөгдлийн файл маань бол SAV гэдэг өргөтгөлтэй байгаа. За ингээд хоорондох ялгааг нь тавхан харж байгаа хэрэг. За хоорондох ялгааг нь бол харж байгаа. За мөн гарч ирсэн энэ үр дүнг бид Word-ийн файлаар хөрвүүлж болно. За хөрвүүлэхдээ файлын export гэдэг за ерөнхий мэдээлэл гэдэг юм тийм энд ямар нэгэн үр дүн гэдэг юм уу нэр өгөөд үр дүн нэр өгөөд за десктоп дээр хадгалъя гэж байна. За ямар төрлөөр хадгалах вэ гэдэг нь бас чухал. Word-ийн файлаар хадгалах уу, HTML хадгалах уу гэдгээ бол та өөрөө шийднэ. За энэ удаад бол Word-ийн файлаар хадгалъя. За ингээ OK дарлаа. За ингээд хадгалсан учраас энэ файлаа Excel-д гаргая. Нэг Excel-д гарчих. За үр дүн гэдэг Word-ийн файл үүссэн. За энэ файл маань бол ийм хэлбэртэй бол харагдана. За frequency notes хэсэг бол бидний яг эдэн цагт яг ямар алхам хийснийг бол энэ syntax-аар ингэж бичиж бол харуулж байгаа. За эндээс бол биднэрт хэрэггүй учраас ингээд устгахчих болно. За эдгээр хэсгээс бол яг өөрт хэрэгтэйгээ төвж аваад тий. За эдгээр хүснэгтүүдийг бол яаж хуургах тий энэ үзмжийг солих байдлаар бол янзалж хэмгэлцэгцэлж болно. За харин энд орж ирсэн bar graph юм уу histogramууд бол шууд JPG буюу зургийн файлаар орчихдог учраас энэ дээр ямар нэгэн өөрчлөлт бол ордгоо шүү. Тийм учраас анханасаа space-ийнхаа output файл дээр ажиллаж өгөөд тэрнийхээ дараа экспорт хийвэл үр дүнтэй шүү.